Улсын хурлын гишүүн асан Батчимыг нэгэн мэдээлэл гаргажээ. Тэрхүү мэдээлэлдээ Зандаа-хүүгийн энх болон телевизийн эфирээр Луу ган төмрийн нэрийг татаарай гэсэн уриалга гаргасан гэх шалтгаан тооцсон байна. Мөхөс бивэр тэрхүү цензургүй яриаг үг үсэг алдалгүй анхааралтайгаар үзэж суусан билээ. Лавл надад уриалсан байсыг мэддэггүй. Харин ч Зандаа-хүүгийн энх бол намын дарга гэдэг сэтэртэй байгаа учраас альва нэгэн дүгнэлт өгөн зөвхөмжгүй гэх үгийг 2-3 удаа хэлж байсан юм. Луу ган төмрийн хувьд элбэг дөржийн сойсон хүн гэдгийг нь олон хүн мэдж байгаа. Түүнээс гадна зүгээр ердийнүүдээр харахад Луу ган төмөр бол удирдагч, манлайлагч байх хүн огт биш. Харин ямар нэг сүм хийдэж шавилан сууж ном уншин амандаа бутнаж байвал маш ихээр зохихон санагддаг юм. Тэр тусмаа ингээдлээ доройтой суларсан ардс намыг Луу ган төмөр шиг самбаалтан дөрхийн хүн өөрчилж чадахгүй. Ер нь бол номхон тэмээ ноолоход амраа гэвчээр мань санваалтныг зориуд зөөлшлөх гэж л нэр дэвшүүлсэн гэж харагдаад байдаг юм. Дашрын дуртахад Батчимгийн ерөнхийлөгч элбэг дөржийн хүн тул ийм сандах нь аргагүй. Хэрвээ Батцамдынгийн нэрийг татаарай гэдэг уурсан бол уриалсан бол дэмжээд явчихвал байсан байх шүү. Ерөнхийдөө захил санваалтан хүнээр нам удирдуулна гэж ямар юм бэ гэх төр шашин хоёр бол тусдаа. Луу ган төмөр гэдэг үнийг монголчууд үүний шашинчин гэдэг дуу яанаар нь мэддэг лээ. Me